Хуурамч шатхууны хуулийг бид нар хамтдаа баталсан боловч үндсэн хуулийн цэцэд өгч тэр хэдэн нөхдүүдийг авилгадаж худалдаж авч миний хуулийг хүчингүй болгох ийм шийдвэр гараад тэрийг ардын намын гишүүд бүгдээрээ дэмжиж тэнд бол янз янзын сонирхол орсон гэдэгт би огт эргэлздэг. Зөвхөн сошиал дээр ихэд 1 тэрбум төгрөгийг миний эсрэг зарцуулж яг тэр хавар. Тийм учраас энэ Монголын хөгжил саад болж байгаа. Евро 5 дэлхийд тэрнээс дээшээ шатхуун хэрэгжилж яхад Монголд евро 2-ыг хэрэглээд ингээд байж гин гэдэг бол тэр хэд бага үнэтэй хуурамч шатхуун Монголын зах зээл дээр байснаас болж энэ бүх машин дэргийг эвддэг хуурамч шатхуун хэрэглэдэг уул уурхаан томоохон техникүүд эвдэрдэг ийм л байдалтай байгаа. Монголын хойш татсан ийм нүн дээр та нар хатуу байгаараа